За сайн байцгаана уу? Орой минь хүргэе. Нээлэн байна. За өмнөх видеогоо үзсэн. Мөнгөний манифест хийх талаар гээд. Та бүхний би ямар хуу намаа юу гэж бодсон би ойлгосон. Та бүхэн намайг нэг юм 40 плюс насны нэг юм сахалтай ах уу гэж харддаг гэдгийг мэдсэн, гомдсон. Би чинь 30 шахаж байгаа тийм залуу хүн шүү дээ. За тэр ч яг. Өнөөдөр одоо гол сэдв рүү оръё. Өнөөдөр таны одоо санхүү мөнгө ажил карьер манифестыг одоо хэрхэн зөв хийх үү? Тэгээ тэрнээс орж идэх гадны хүчин зүйл буюу одоо хувь тавилан, үүлийн үр одоо сорилууд яаж энд орж ирэх вэ? Яах ёстой гэдгийг одоо өнөөдөр хэлүүлээ үзэх болно. За юу яа? Юм эхлэхээс өмнө нэг юм руу оръё. Хүн болгоны нэг юм хувь тавилан гэж юм байгаа. За тэгвэл ингээд яг хувь тавилангаас бурхны заасан зам юм аа гэдээ бас найдаад ингээд суугаад байх нь зөв буруу юу? Энд чинь нөгөө юу гэдэг штэ зориг дагаж ар зэдэг үг гэдэг штэ. Тэгэхээр одоо бас та бүхэндээ нэг юм хэдийн юмыг бол ойлгохгүй болохгүй байна. За ихний чинь зүгээр тексттэй эхлэе. Тэр нэр баг. Манифест гэж юу вэ? За манифест гэдэг нь бол яг хайрын манифест, ажлын манифест гэж яг олон өөр маягаар үйлчилдэг. Гэхдээ ерөнхий утга нь бол ер нь одоо бодол, мэдрэмж, үйлдэлийг одоо уялдуулж зорилгодоо одоо татах арга. Энгийнээр бол бодол, мэдрэмжийг үйлдэл чи ингээ сайхан өөрөө сайхан залбираад тэгээд үйлдэл хийгээ те нийгэм хүсэж байгаа шүү дээ. Тэрний хөдөлгөөний сайхан залбираад үйлдэл хийгээд энергиэр хүртэл татаад тэгээд ийм биелүүлгийг манифест гэж байгаа юм. Гэхдээ юу шүү? Манайхан нэг юм айгүй буруу юм ойлгоод идэх юм. Зүгээр сайхан хүсээд яваад байхаар манифест болно биш. Энэн дээр одоо юу гэдэг юм? Нэгдүгээр ухамсарын төвшин тэрийг ухамсартаа эндээ одоо тархинда айгүй тийм нарийн ширийн деталь тэрийг харцсан байх хэвээр. Хоёрдугаар энергиэр тэрийг татах хэвээр. Тэр чинь ясад нөө залбирал болж байгаа юм. Залбирал. Гурав дахь нь үйлдэл хийх хэвээр. Нэг өнөөгөө гэдэг чтэй. Бурхан минь ээ та минь одоо нөгөө нэг одоо соглоо тажуулж өгөөч гээд тэгээ 3-4 сар ингээд гуйсан байгаа юм. Тэгсэн чинь бурхан сүлдө бууж ирэнгүүтээ миний хөгшөө соглоо авчиж яа гээд. Нэг хэсэнд үйлдэл хийхгүй бол минь манифест хийгээд нянагдаа шүү. За тэгэнгүүт за сайхан ингээд манифест хийя болж байна. Тэгэнгүүт нэг юм байдгийг. Би одоо тараа үзэр хүн үзэр баг жоох угаасаа 6-7 жил болж байна. Олон ч хүнтэй ярилцлаа, олон ч хүмүүсээс юулаа. Ер нь нэг юм анзаардаг юм. Зарим хүмүүс манифест хийдэг. Гэхдээ буруу хийдэг. Нэгэсэндээ ерөнхий хийдэг. Одоо түгээмэл юм гэвэл одоо ямарваа нэг байдлаар гадаадд ирээд гоё амьдрах. Гадаадд ирээд зүгээр гадаадд ирэх бараг болж байна. Ямар ч нэг Солонгос ч юм уу, Австрали ч юм уу, Америк ч юм уу ирээд эндээ нэг юм одоо сайн орлоготой хэлд амьдрах. Гэтэл энэ дээр нь гоё ад жаргалтай амьдрах, тайван амьдрах, одоо дутагдах гэж хэлэх юмгүй те. Тийм амьдрах гэсэн юм байдаггүй. Зүгээр л гадаад ирлээ, мөнгө атайхан маань болоо. За үр дүн юу болвоо? Гадаад ирсэн. Солонгос ч юм уу, Австрали ч юм уу, Америк ч юм уу нэг юм одоо Швед ч юм уу газар ирлээ. Бөм баяраа боллоо. За ажил хийлээ. 2 жил жилийн дараа амар одоо амар сэтгэлээр унчихсан хийж байгаа ажил нь чаавас нэг юм одоо хэцүү. Тэгээ тэрнийхээ нөөний одоо тэрэндээ тийм амиг шантарчихсан. Мөнгө олж байвал олж байгаа. Гэхдээ хураач чадахгүй зөрөөд гардаг ч юм уу. Манифест нь одоо онлайн төвшөнд бүтсэн. Гэхдээ тэглээгээ тэр хүндээ ад жаргалыг яаж чадаагүй, өгч чадаагүй. Тэгэхээр ерөнхий манифестийн одоо аюул юм бид. Ялангуяа энэ нь одоо за яг зарим хүмүүс бол гоошраа хувь тавилангаас илүү тийм манифест сайн чаддаг хүмүүс байдаг. Хүсэл тэр нэг юм биелдэг ч юм уу. Тийм хүмүүсийн нэг суултал юм баггүй юу? Одоо өөрт амар их юм гоё зөв ерөнхий манифест хийгээд тэр нь гайгаар ч юм уу юугаар ч биелждэг. Тэгээ жоохон тийм фейлний болчдөг. За тэгэхээр одоо юм бидгийг яг зөв манифестыг яаж хийх вэ гэхээр 3 төрлөөр 3 төвшөнд 3 манифестыг зэрэг хийх хэрэгтэй байдгийг. Ерөнхий, дэд, тэгээд нарийн ширин гэсэн заяа. За эхнийх нь одоо ерөнхий одоо ажил карьер тал дээр шүү дээ.
За ингээд одоо санхүүгийн эрхчлөөнд хүрмээр байна. Давхар тайван амьдрмаар байна. Одоо айгүй тийм ад жаргалтай гоё баймаар байна гэд. Айгүй тийм ерөнхий ингээд манифестыг хийж байна. Энийг бас сайхан бичэн штэ. Мэдээж бичих юмдаа бичээд ингээд сайхан залбирч байна. За дид. За ан чи одоо юу гэдэг юм? Одоо ерөнхий уул сайхан орлогын хүсвэстэй боллоо. Эсвэл одоо тушаал дэвшээ. Эсвэл өөр нэгэн бизнестэй болдог юм уу? Ерөнхий нь. Дид нь болохоор за сарын одоо 3-аас 4 сая төгрөгийн орлоготой болъё. За тэгэхээр ч одоо юу гэлээ? Жилд нэг ийм 40-40-с нэг 50 сая төгрөгийн орлоготой болно гэсэн үг шүү дээ. За эсвэл одоо тушаал дэвшнэхийг ямар одоо юу гэдгийг одоо тушаал дэвшний хэрэг ямар хуу одоо тушаал дэвшдэг одоо дарга зэрэг юу гэдгийг маркетингийн ахлах эсвэл одоо хүний нөөц юу ч үгүй те нэг өсөндөө тийм хит нарийн биш дид ерөнхийд одоо манифест хийх хэрэгтэй байдгийг. За одоо тэгмүүд яг оройн одоо тийм нарийн ширээ. За яг орлогын их усүрээ нэмхийн тулд би одоо яг хамгийн түрүүнд юу хийх ёстой? Тэрийг бас манифест хийх ёстой байхгүй юу? Нэг өсөндөө яг ийм маягаар за одоо нарийн ширээ гэдэг чинь одоо юу шүү дээ? Энэ сар гэхэд би ийм юм хийсэн байна. Одоо яг надаас ийм үр дүн гарсан байна. Би одоо орлого нэмэх гэвэл би одоо ийм зүйлсийг хийх юм байна. Одоо тушаал дэвшиг гэвэл би бас одоо ийм одоо юм тушаал дэвшиг гэвэл би ийм хийсэн байх юм байна. Хамгийн ойрын манифест хийх зүйлсүүд. Энэ гурвыг зэрэгцүүлж хийжээж юу болно? Одоо юу гэдэг лээ? Яг тийм бүтэн зөв манифест болд юм байна. Яг тийм одоо зэрэгцтэй эмх зэрэгцтэй гой болно гэсэн үг. Тэгэн дэрэн дээр нэмэх нь дөрөвт нь гэвэл өөрийн одоо 5 дух яг тийм 2 дугаар одоо чиглэх юм уу да. Эхнийх нь одоо гол чиглэл бол одоо орлогоо нэмээ ингээд томрыг гэсэн мэт шүү дээ. Хоёр дахь нь яг ямар хуу одоо орцсон газар чи одоо ямар хуу байх. За жишээ нь бодъё л та. Ерөнхий жишээгээр авч үзвэл одоо гоё тушаал дэвшиж юм аюутай болоо гэж бодъё. Тэгэхэд чи одоо ерөнхий тийм 5 дахь бүс чинь ямар хуу байх юм, ямар хуу хүнтэй ажиллах юм, хэдүүлээ ажиллах юм, цөөхөлөө газар байх юм, эсвэл одоо хотын төвд офстой байх юм те. Эсвэл одоо тийм лаг одоо юу гэдгийг лаг одоо офстой, хотын төвийн офстой газар тийм амар лаг гоё үнэтэй ажил хийж хувцастай тийм газар ажил хиймээр байгаа юм уу те. Тэр талын бас юм нарийн шир юм хийх хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь тийм тайван баймаар байгаа юм уу? Дутагдах гэж тийм өөр баймаар байгаа юм уу? Сэтгэл зүйн аятайхан баймаар байгаа юм уу гэдэг. Нэгсэндээ ийм 3-аас 4 төрлийн манифестыг хийж байж яг нэг ийм бүтэн багц болно. Үгүй бол би түрүү хэлсэн шүү дээ. Амар гоё мөнгөтэй болмоор гэсэн гэдэг. За мөнгө нь бүтцэн аимштай хачаалтай. Тэгээ яг тэр мөнгө нь бас яг тийм гоё зөрөөж юм болж байгаа юм үгүй мэддэхгүй. Одоо эсвэл тушаал дэвшээд ирчдэг одоо бүтэхгүй хүмүүстэй нийлцэж юм уу? Эсвэл өөрөө ингээд ийм гоё бизнес хийгээ. За тэгээд тэр бизнес нь бүтсэн ч гэсэн амар их ачаалтай, амар хил амтай ядаргатай байвал яах вэ? Тэ? Яг тийм учраас ер нь яг нэг тийм гоё манифест хийж байгаа, ажил төрлийн ийм манифест хийж байгаа бол ерөнхий том зургаар нь харах нь маш чухал байдаг юм шүү гэж одоо энэ манифест хийх төлөв гэдэг юм байна. За юу яана? За манифестыг ингээ хийчлээ. Болж байна. Ингээ хийж тийм байж. Гадны нөлөөлөх хүчин зүйлсийг ер нь бодж үзэх ёстой. Энд чинь та одоо юу ч нэг гоё үг өгдөг штэ. Дэлхий юу лээ? Нар дэлхийг тойрдог юм аа. Дэлхийн нарыг тойрд юм гэдэг шиг таныг ингээд амьдрал тойрдгүй юм. Амьдралыг та ингээд тойроо явж байгаа штэ. Та ингээд бурхны заасан замаар явж байгаа. Бас хувь тавилынх заасан замаар явж байгаа. За тэгэнгүүт одоо гаднаас нөлөөлөх хүчин зүйлс одоо нөгөө нэг хувь тавилан орж ирнэ, үйл юмөр орж ирнэ, сорил орж ирнэ. Тэгээд нэмээд бодит логик орж ирнэ. За эхнээс нь цагаан тексттэй ярив. Хувь тавилан орж ирнэ. За юу яана? Ерөнхий хувь тавилан дээр чинь бол одоо айхтар тийм ерөнхий одоо хувь тавиланд ерөнхий манифест бол нэг нөлөөлөх нь бага. Гэхдээ детальчлах тусам танд одоо энэ зам бүтггүй, энэ зам бүтэн, энэ зам бүтгэхгүй гэдэг юм чи орж ирлээ. За жишээ. Одоо юу яа? Зарим нь бол баг ямар үт юм дөө. За одоо зэгцэхтэй бидэхгүй бол яг нөө зэгцгүй ингээд нэг юм жоохон буу халчих гэдэг шуушлаарай. За жишээ нь эхнээс нь эхлэе.
Та одоо юу яа л та ингээд хувь тавилангийн хувьд бол таныг зүгээр энэ ажлаар нэг юм хэдэн жил ч юм уу юу ингэж ажиллаж байгаад за тэгээ юу яхаар байлаа гэж боддیں۔ Юу гэдгүүлээ дараа чи өөр юм оруулах байл гэж боддیں۔ Гэтэл та энэгээр ингээд л их тийм гүрээгээл яваад ин гэвэл энэ чинь ерөөснөө бүтэхгүй байхгүй юу? За одоо тэгээд ихээр яана гэсэн үг. Танд одоо хувь тавилангаас зөрөх юм гэж юм байгаа. Авс зөрөхгүй юм гэж юм байгаа. Та хувь тавилангаас зөрөх юмыг манифест хийгээд байвал нэгдүгээр угаасаа тэр чинь бүтэхгүй. Ер нь бол үнэн хэлээ бүтэхгүй. Хоёрдугаарт за ястай дууник хонь дургаар дахил өргөж гэдэг юм уу? Эсвэл дууник дайсан зэрэгээрээ дахил толгоо дайсны толгоогоо одоо түүх тагчаад бүтээслэй гэж бодъё заяа. Нэг тийм ажрал мэдрэхгүй, гоё байхгүй. Одоо бизнес нээсэн ч гэсэн яг тийм бүтэхгүй. Яагаад гэвэл бурхны заасан замаар биднээс нэг юм явж байгаа. Тэгэхээр тэр чинь бас бүтэх одоо юу гэдгийг тэрийг зөрөөдөл ер нь нэг тийм сайнаа үтсэн хүн гэж би нэг үтсэнгүү би өөрөө ч нэг тийм тэрээс зөрж байгаас нэг тийм сайнаа үзээгүй. Тэгэхээр ер нь бол одоо юу гэдгийг сайнаа үзэхгүй байгаа бол энэ одоо тийм манифест хийж болохгүй зүйл юм байна гэдгийг үзчих одоо ухаарчих хэрэгтэй байна нэгт. Хоёрдугаарт за ингээ хувь тавилангаар ингээ сайхан явж ийлаа ингээд бурхны заасан замаар ингээ явж гинэ. Тэрийгээ юу хийчих юм байгаа юм. Одоо хэрвээ одоо манифест хувь тавилан хоёр ч нэг замаар ингээд огтлцож байвал тэр зам чинь үнэхээр сайхан явна. Үнэхээр зөөлөө явна. Аюу сайхан явна. За юу. Тэгэхээр одоо юу гэдгийг та ингээ 1000 манифест хийгээд бүтэхгүй байгаа. Одоо эсвэл бүтчихсэн ч гэсэн аюу тийм хэцүү хатуу байгаа бол одоо яг нэг юм ингээд төсөлчих. Хайргүй хүний нэг тийм хүчээр нэг гэртээ суулгаад байгаагаас нэг ялгаагүй нэг л бодчих. Ямар ч хайр мэл имид тийм байхгүй. Тэгсээр нэг л тийм одоо гэр бүлтэй гэж явдаг, гаднаас харагдаг. Яг тийм маягаар явах юм шүү гэдгийг ойлгоорой. Ажил ч гэсэн адилхан. Гаднаа нийлдэг тийм ингээл гоё юм хийгээд байгаа юм шиг ирэн дотроо бол ад жаргал мэдрэхгүй, эсвэл бүтээгч хүн хэрэг зовдч юм уу те. Тийм маягийн зүйл болох учраас битгий юу ягаарай. Одоо хувь тавилангаас нэг тийм зөрсөн манифест өөр хийгээд ирэхгүй. Харин төхөөлсөн манифестууд байж болно. Яагаад гэвэл хувь тавилан зарим тохиолдолд ерөнхий байдаг. Энэ ерөнхий яшээ зав явна гэсэн зам дээр одоо өөрийн хувь тавилан үүсгээд одоо явах бас боломжтой байдгийг. Тэрнээс одоо юу гэдгийг зарим хувь тавилан бол үнэхээр тийм чолгоон дээр сийлдсэн одоо хатуу байдаг. Зарим нь бол нэг шөөрө мэдээл гэсэн маяг байдаг хгүй. За ингээ хувь тавилангаас явж гинэ. Нэгтээ юу яана? Хувь тавилан ч өөрөө нэг тийм заваарсан. Ихэнх хүмүүс хувь тавилан гэхээр нэг тийм юу гэж боддог юм. Одоо дугуун замаар сайхан дугуй унаад ганцаараа сайхан сэлүүхэн явж байгаа дуугаа мэт боддیں۔ Үгүй. Дууг төсөөл мэдээ нэг төсөөл заяа. Хувь тавилангаас орж ирдэг сорил гэж юм байдгийг. Тэр сорил чинь таны хувь тавиланг одоо яадаг вэ гэхээр одоо баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх хугацаанд одоо шууд одоо машин замаар дугуйтай явж байгаагаас ялгааг болгоно. Замд нь дайруулж магадгүй, өгчөж магадгүй, одоо хүн мөрөгчөж магадгүй те. Одоо эсвэл хүнтэй буулцж магадгүй, бичлэг хийлгэж магадгүй, торгуулж магадгүй. Гэхдээ энэ бол хувь тавилангийн сорил. Одоо юу гэдгийг нэг тийм хувь тавилангаас ингээл заамаа миний хөө энийг аваар гэсэн юм ер нь бол бас ховор байт юм аа. Одоо нэгсэндээ хувь тавилангаас үүж байгаа бэлгийг за яг нэг юм 20-30% нь зөөл авчих байдаг юм. Үлдсэн 70% нь ер нь одоо халдчихж л аавна. Өөр байхгүй. Яг одоо гэвэл эн чинь амьдралын одоо дүрм юм. 1000 одоо юу гэжтэй одоо юу лээ эстимэйшн чинь лаг ухаантай байжээ. Гэхдээ тэгэл тэр нээлтүүдийг хийгч бас л өсөл байгаагаас улаасан баг та. Яг тэрнтэй адилхан таны ажлын манифест ингээд явж байгаа зүйлсүүд ч гэсэн бас одоо амьдралын хувь тавилангаас зорилоор орж таарна. Шалгураа орж таарна. Тэгэхээр одоо энэ болгоныг давах хэрэгтэй. Тэгжээж дараач юм. За харин давхад юу гарч ирэх вэ? Яг үнний хэлээ заяа. Айгүй тэнэг юм дээр сорилт орж ирдэг юм. Заримдаа хүн дуулсан дундаа өөрөө уураад гэдэг шиг өөрөө өөрийнхөө хамгийн том сорил нь өөрөө байдгийг. За бодъё. Нэг одоо зүгээр нэг жишээ авъя. Ажлаасаа гараад яг чаддаг юм хийгээд гоё явъя гэж бодъё заяа. За тэгэнгүүт эхний ээлжинд одоо
аншаасаа гарах тийм одоо айдас тэр чинь нэг төрлийн сорил болно. Яг энэс гарвал би одоо яадаг бол одоо гарвал би одоо ажилгүй болно, орлохгүй болно, яах вэ ийх үлгээр их хэцүү ингээд тийм айдастай хөөцтэй байна. Энийг давах хэрэгтэй. Энийг одоо аягүй сайхан тийм логтой, аягүй сайхан бодоод төлөвлөөд бас мөнгө заас хамаг юм бэлдэж байгаа. Дараа дараач ажиллаж юм уу те юм бэлдэж байгаад явах хэрэгтэй. Энийг давах хэрэгтэй чинь нэг төрлийн сорил. Хоёр дахь нь манифестыг явж гин, хувь тавилангаас ингэ явж гин. Энд чинь нэгсэндээ хүнд одоо манифест зүйл нэг аягүй би мартах шатлаа. Хүнд яаж манифестийн үр дүн орж ирдгийг. Заримдаа боломжоор орж ирнэ, заримдаа сорилоор орж ирдгийг. Одоо нэгсэндээ юу төсөөлье. Өөртөө Марио нэг бодчих. Нэг 3-4 амтай нэг жижигхэн тагжгэр Итали одоо Селесэр. Тэгэл чи яадаг үлээ явж байгаа л одоо янз бүрийн нэг тийм сонин гүмба шиг одоо нэг тийм мөөх шиг юмнууд, ясмэлхэ шиг юмнуудыг одоо ялаал. Тэгэл өсөж хараагаал гал маллаас ингэж хийж байгаа л тэгэл замхар урдаг штэ. Тэгээд тэндээсээ нэг юм арайж гүнжээ олж авдаг. Нэгэсэндээ таны манифест яг тийм маягаар л орж ирдэг. Сорилууд нь орж ирнэ. Хувь тавилангаас угаасаа яадаг үлээ. Мари тоглоом дээр хизээч ухарч явдаггүй. Одоо нэг газар ингээд цаашаа дэлгэц ингээд явж байгаа бол зөрүүд ухарна гэсэн юм байдгүй. Яг тэрнтэй адилхан танигдсан бас хувь тавиланч тийшээ манифест тийшээ чиглүүлж л байгаа. Тэр чиглүүлж байгаа хооронд угаасаа одоо тийм таныг сорж байгаа юм. Яг энийг ингээд үнэхээр энэ юг авч чадах юм байна уу гэдэг чинь сордог. Тэгээд тэр сорилыг ингээд авч чадж байгаа бол манифестээ аваа гэд энэ манифестийн үр дүнгээ аваа гэд орж ирдэг юм. Давхар зөв замаараа таныг явж байгаа хэсэг чинь харж байгаа гэдэг зүйл бол одоо боломжууд гэдгийг. Яг энэ гоё боломжуудыг чинь нэгснээр таныг зөв замаар явж байгаа. Манифестийг хийгээд зөв замаар явж гин. Хувь тавилангаас гэсэн бас зөв замаар явж гин. Нэгснээр таны манифест хувь тавилан хоёр сайхан огтлцсон байна. Огтлцсон учраас танд ийм гоё боломж гарч ирж байна. Тэрнээс юу шүү дэхөө одоо заяах уу байдаг л байх. Эсвэл нэг суглаанаас ингээд зөөрөж ирсэн нэг сая төгрөг хожоодгүй сая доллар хожиж мажаастай бөө юм болдог. Гэхдээ ер нь ховор шүү. Жирийн хүний амьдралд суглаагаар хожоод за өндөр үнэхээр тийм одоо амьдрал өөрчлөөс тийм суглаа хожиж гэдэг бол одоо бас л одоо сайн анаатай болдог ч юм уу. Эсвэл одоо суглаан дээр тийм тэнийг астай болдог ч юм уу. Одоо айгүй тийм ховор тэгтээ тийм байж болох боломж нь тийм тэгхтэй дөхөө тэгтээ тийм ховор юм байдгийг. Тэгэхээр яг тийм асны коллег гэсэн юм биш. Ер нь нэг юм яг манифест хүнд яаж ирдэг вэхээр голдуу боломж, бололцоо, шин нэг тийм гоё одоо боломжоор орж ирдэг юм. Тэрийг маш сайн ойлгоорой. За ингээ сайхан одоо сайхан бодъё. За ингээ сайхан 3-4 төрлийн манифест хийчлээ. Хувь тавилантай сайхан огтлцчлоо. Сорилуудыг сайхан даваа явж байна. Нэг имийг хүмүүсийг өндө боддгүй. Бодит логик. Бодод үзье. Бяцхан жишээ авъя. Дунд говьд одоо завь ба одоо усны тийм одоо хэрэгсэл зараа баяжчаарай заяа. Манифест хийгээ баяжчаарай заяа. Өстэй хэлчихээр. Хэцүү үстэй. Дунд говь штэ. Нийлэлс. Яг тэрнтэй адилхан зарим хүмүүс одоо яг логикоор хэцүү зүйлсийг манифест хийх хэрэггүй юу? За одоо саяных бол зөв жишээ. Одоо юу гэдэг чинь шууд одоо тийм тэнэг яг тийм логик юм дээр айгуу тийм дутуу бооцсон ашгаа тооцоогүй эсвэл одоо юу гэдгийг өөрөөхөө эхлээд тийм одоо зөв гадаад харилцаагаар бизнес гадаад харилцаа хүмүүстэй бизнес хийж бодъё л та. Тэгэхэд англи солонгос хэлгүүч гэдэг юм уу? Эсвэл одоо хэлгүүч гэдэг юм уу? Тэгчээ тийм бизнес хийнэ гэж манифест гэж явах гэдэг. Яг тийм хүмүүс л байдаг. Тэгэхээр за ингээд сорилоо аваад яаж ингэж байгаа ч гэсэн юу явах ёстой шүү. Яг бодит логикоо бодоод маш сайн төлөвлөлөө. За тэгээд тэрийгээ бас хүмүүстэй ялангуяа тухайн салбарын эксперт ч юм уу хүмүүсээс маш сайн зөвлөгөө аваарай. Одоо юу гэдгийг энэ ажил карьер одоо юм хийн бизнес мөнгөний санхүү гэдэг чинь юу гэдгийг одоо ерөнхий нь бол яг гоё болж байна. Гэхдээ яг үнэхээр чи юу штэ одоо би нэг бяцхан юм ярьчээ.
манай жолооны курсын багшийн ханан дээр нь миний анхны тэрбум төгөг гэсэн тийм одоо манифест тийм юм ухаанлы байдаг байсан. Тэгээ одоо тэрбум төгрөгийн хийх хүн би багшигаа харна штэ. Тэгээ багштайгаа нэг жоохон юм ярьж хөөрөнгөд мань хүн ихний хийдэг юм гэвэл тэгэл одоо гэр ажил гэр одоо хаяад нэг юм жоохон пиав караоке гэж явдаг. Яг бас тийм үнэхээр тэрбум төгрөгийн ингээд явах хандаа гойлгдсон байгаа сайхан л. Гэхдээ яг тийм гоё үйлс гарахгүй. Тэгээд жолооны курсыг багшаас өөр хийхгүй шүү дээ. Яг өөрөөрөө тийм үнэхээр тийм одоо юм амар тийм төлөвлөлөө энийг гэсэн байхгүй. Тэгэхээр нийгэм ойлгох хэрэгтэй. Үнэхээр манифест хийж болж юм заа юу. Хамаадлага. Гэхдээ яг манифестыг чинь одоо та бүтээх үү эсвэл зүгээр нэг тийм сайхан мөрөөдөө сайхан суух сайхан уу гэдэг. Яг үн хэлэхэд одоо мөрөөдөө суух сайхан л байхгүй. Гэхдээ тэр бол манифест биш л байхгүй. Тэгэхээр миний одоо хэлж байгаа зүйлсийг бол та бүхэн одоо ойлгож байгаа гэж найдаж байна. Ямар ч байсан одоо юу гэдгийг ингэж хийжээж олон зүйлсүүдийг бодож төлөвлөж ээж эцсийн үр дүндээ бид нар юу хүсэж байгаа юм. Яг нэг юм одоо гарт баригдаж нүдэнд үзэгдхүүс юм утас чиг юм уу эсвэл мөнгө чиг тийм бэлэн мөнгө ч юм уу тийм зүйлийг хүсэж байгаа шүү дээ. Тэрээс одоо тийм зүгээр ингээд одоо хүнтэй уухтаа ч юм уу эсвэл согт баламцуудаа тэгэл мань баяжуултэй гэл чамаагс та дааштай мааш гэсэн хүсэг үзтээ. Тэгэхээр юу ягаарай. Яг тийм хоёрын ор битээ байгаарай. Үнэхээр тийм манифест хий, юмаа бүтээ, манифестээр дамжуулаад амьдралаа өөрчлөе, гой бай гэж байгаа бол хэвээр хийсэн шийгээрэй. Хийхгүй бол хэрэггүй зүгээр битээ. Зүгээр лээ. Тэрний орон зүгээр одоо яа гэдгийг арай өөр юм бодоод ингээд нэг тийм мөрөөдөө байжсэн. Арай өөр юм бодож байсан. Тэгэхгүй бол дараа нь хүн өөртөө харамсдаг. Би ингээд амьдрыг гэж хүсдэг байсан. Тэгээ тэр нааж болоогүй юм да гэдэг. Хэрэггүй заа юу. За одоо ямар харах вэ? Уучлаарай. Одоо зөв хийх алхам руугаа оръё. За одоо юу яана? Одоо энэ дөрвөн төрлийн манифест гэсэн шүү дээ. Одоо ерөнхий буюу одоо орлогоо ингээд тийм санхүү гэрчлэнд хүрэх гэсэн. За тэгээд дид буюу одоо санхүүг ингээд сард 3-4 сая төгрөгийн оролттой болъё гэсэн. За тэгээд тэрнийхээ одоо тийм нарийн шир деталь нь одоо яг яаж юм те тушаал дэвшгөө одоо халтур хийхөө фрилансинг хийхөө эсвэл одоо бизнес эрхлүүлэхөө те яг эдрийг айгуу сайхан бичээ тэмдэглэл нэгдүгээрт хоёрдугаарт уучлаарай жоохон хамаатаад байна. Бичиж тэмдэглэл хоёрдугаар яг тэрийг ингэ сайхан хийж гин хүрж гин гэж сайхан бод гуравдугаарт одоо энийг ингээ хийхэд яг юу надад дутуу байна тэрийг хүмүүстэй ярилц эсвэл чат GPT AI гэж тийм үү эсвэл тэрнээс сайхан ярилц танил талаа бол те энэ чинь юу штэ бид нар зүудний ертөнцид нэг тийм 5 сая төгрөгтэй болж нэг зүудлэг байхгүй юу яг бодит энэ амьдралдаа энэ махан биеэрээ ингээд түгээд мөнгө толж авах хэрэгтэй тэхийн тулд аль талаас юм хийх нь байна за тэгээ сайхан ингээ сайхан төвлөрөх нь байна сайхан залбирах нь байна орой болгох тэрийг одоо тэгж бичсэн одоо сайхан манифесттэй аюут тийм гоё нүдэнд харагдах үйц одоо газраа байрлал бичээд хэвлүүлээд тэгээд тэрийг юу явахгүй шүү. Тэхийн тулд юу яарэ тэмдэглэл хөтлөөр хамгийн гол нь яг ингээд ийм гоё үр дүн гараа явж байгаа гэдгээсээ аюул гоё бич. Тэгээд тэрнээсээ сайхан тэрийг бичээд ийм үр дүн гараа явж байгаа чинь одоо юу гэдэг чтэй би л нэг ийм мод тарьж ирсэн. Нэг юм бэлгэнд нэг ивент ч явсан чинь надад нэг юм модон суулгах зөгөөд тэгээ хаана тарихыг мэдэхгүй байж байгаа нэг хийдийн гадаад тарьж ирсэн. Тэгээ яах вэ нэг тухайн техник зундаа бол ирээл нэг модоо сайхан услаад одоо ч би хайдаа Монгол хэрэгтэй модоо харддаг. Үнэхээр нэг тийм гоё өсөж байгаа ургаж байгаа хараа сайхан байдаг. Тэгээ над чиг л мод байлаа нэг тийм одоо нарс гэсэн баха. Уртл ургадаг тэгээ нэг тийм таргалдаг мал гэсэн тийм. За тэр ч яах вэ? Нэг өсөндөө мод ургаж байгаа харах гоё байдаг шиг та бас яг тийм гоё үр дүнгийн хэмжээ явж явах тэрээс тийм таашаал авдаг байхгүй юу. Тэгэхээ хажуугаар одоо яг тийм гоё бас манифест чинь бүр сайн гоё хүчтэй болд юм байгаа юм. За тэгээд одоо байгаа амьдрал болон хийж байгаа үр дүндээ сайхан талах хийж байгаа үр дүндээ заяа. За тэгээд хамгийн тэнэг сонирхолтой зүйл гэвэл юм байдгийг. Яг манифест гэдэг зүйл заримдаа юу гэдгийг шүү. Одоо биелж байгаа боловч яг нарийн ширийн нь бол биелэхгүй
ерөнхий дэд нь биелсэн байх магадлал байдаг. За ерөнхий дэд тэгээд одоо юу туслах одоо 5 дахь байдал хотын төвд гой ч юм уу те тэрүүрээ биелцдэг ерөнхий нарийн ширийн биелээгүй байх магадлал байдаг шүү. Одоо юу гэдэг чинь манай нэг таньдаг нэг ихч надаа ярьж ирсэн. Уг нь нөө юу гэж хэлсэн гинэ. Юу лээ амар гоё ингээд тийм ажил Америкт ингээд нэг тийм гоё юм хий гэж яагаад манифест хийдэг байсан. Бизнес хий гэж яагаад. Тэгээ яг хуу бизнес нь бол яг юугаараа бол бүтээгүй. Зорилгоороо бол. Гэхдээ зорилго нь арай өөр болоо бүтсэн. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр нарийн ширээний бол бүтээгүй. Гэхдээ ерөнхийдөө бол аюул сайхан бүтээд яг тийм хүссэн юм хийж явж байгаа. Тэгэхээр одоо юу яагаарай. Яг нарийн ширжин бүтэхгүйсэн ч гэсэн өөр боломж гарч ирээ ингээ явбал болно. Хамгийн гол чухал нь ерөнхий болон дэд хоёр чинь за ерөнхий нь болон одоо тэгээ юу нь хажуугийн туслах хоёр чинь бүтэж байгаа бол бусдын тэгээд айжун сайхан болд юм шүү. За юу. За тэгээ юу яана? Хамгийн гол нь ингээ явж байгаа штэ. Яг одоо нөхцөл бол одоо мөнгө цаас байхгүй штэ. Тэгэхэд өөрөөгөө тийм хэцүү байгаа амьдралаа болоод яг тийм гоё явж гин гэдэг үү, яг тийм ингээ хийж идэгтэй сайхан төсөөлөө яваарай заа юу. Энд чинь манифестийн бас нэг чухал зүйл гэвэл өөрийгөө нэг тийм одоо байгаа амьдралаа хүлэгдсэн биш, ирээдүйн сайн сурах явж байгаа тэрэнд хүрэн итгэдэг итгэл واخгүй юу. Тэр итгэлээ сайхан биелүүлээ явж гин, тэрний хүрээ явж нэгдээ сайхан төсөөллөөд тэмдэглээсээ урам аваа явхад бол тэр манифест маш сайхан бүтэх болно. За одоо юу яа? Ерөнхийдөө бид одоо та бүхнээс нэг гоё юм хүсмээр байна. Энийг ингээд үзэж байхдаа та комент хэсгээр нь айгүй сайхан манифест сайхан бүтэж ингээ би яг ийм манифестийг ингэж хиймээр байна гэгээд сайхан юу ярьж байгаа. Комент хэсгээр сайхан бичих. Тэгжлээ би сайхан та бүхний төлөө сайхан залбирая. Ер нь энэ комментиг уншиж байгаа болгож гисэн бас энэ коммент дэвч байгаа бүх хүмүүний ингээ сайхан хүсэл манифест сайхан биелээсэй гэж сайхан залбираарай. Энэ чинь YouTube, Facebook зөндөө тийм хар бараа юм байна. Болж бүтэхгүй алж хэд гэсэн юм байна. Яаж хэдүүлээ өөрсдөө коммент хийж гисэн бас нэг тийм гоё эерийг би бинийгээ тийм тус яг одоо биелжээсэй гэсэн юм сайхан болгоод коммент хэсэгт нэг манифестыг сайхан лайк дараад чаднаа моднаа сайхан урам өгөө би битэй. Монголчууд би битэй л одоо бас хайртай шүү дээ. Одоо би ч гэсэн энд Солонгост байна. Хинтэй л харьцаж байгаа би одоо монгол хүнтэй харьцаж шүү дээ. Яг Солонгост байгаа ч гэсэн голдоо монгол хүнтэй л харьцсан. Тэдэнтэй сайхан туслаа, бусдын тусламж аваад л явж байгаа шүү дээ. Бид тэдрэл өвчтөөс хайртай бай. Яаж энэ коммент хэсгийг одоо сайхан манифест сайхан бичиж, тэр чинь бид нар бие сайхан билээсийг сайхан залбирая. Та бүхэн бас сайхан зөрөө манифест бичиж байгаа одоо хүн дээр сайхан залбираа бичээ сайхан лайк дараад коммент хийээ сайхан явуулчих. За юу. За ингээд юу яа. Одоо энэ сэдв маань дуслаа. Дараачийн сэдв одоо хүн дээр хийх юу яаж нэг юм 2-7 хоногт нэг удаа ийм өөрийнх нь нүрэ гаргасан тийм ингэж тийм ярьдаг тайлбарлалаа юу хийж бодож байгаа. Одоо хүн болон хайртай хүн дээр хийдэг манифестыг яаж хийх зөв хийх талаар хийж бодож байгаа. Гэхдээ ер нь та бүхэн бас ямар сэдвээр ийм юм бичвэл одоо ингэж яриул зүг байна. Сайхан коммент бичээрэй. За тэгээд видео маань таалагдсан бол лайк дараарай, шеэр хийх, subscribe дараарай. Donation бол маш баярлах болно. Тэгээ мөн та гүлийн нэтгэмээр юу хийхийг хүсэж чинь ямар хөө зорилготой байна те. Юуны төлөө тэмүүжин гэдэг бичээ явуул тэр жилдээ сайхан манифестигээ залбирлуулаад өрөөлөх болно. Тэгээд дашрын дуртахад ингээд байнгын стресстэй, байнгын тийм докторгүй хэцүү байгаа бол эсвэл тайвшиж чадахгүй байгаа бол юу яагараа. Одоо та бүхэнд өөрийн Oracle гэдэг энерги цэвэрлэх давсыг санал болгож байна. Ердөө нэг юм 10-20 минут сайхан усанд ороод давстаас ороод тэгээ болохгүй бол ингээ сайхан төмпөн тусанд болно. Тэгээд дараа нь сайхан 10 минут бясалгал хийгээд одоо тэгээд нэг сайхан шүршүрт орчхоор амар гоё энерги цэвэрлэгээд амар гоё би хаж амраад сайхан болох юм байгаамаа. За тэгээд дашрын дуртад нэг юм хэлээ. Би одоо хоёрын хооронд за яг жижиг сажиг юм дээр хоёрын хооронд байх үлэх буруудах юм байхгүй. Гэхдээ яг том зүйлсээр ялангуяа юм хүсэж байгаа зүйлээ хоёрын хооронд байх дурггүй. Та ч гэсэн бас тийм байгаарай. Ийм нэгэн тийм чухал амьдралын чухал юм шиг чинь хүний санхүү чинь бас чухал шүү дээ. Ийм зүйлээр хоёрын хооронд байх хэрэггүй. Нэг сайн хийж явал үнэхээр чанартай хийгээрэй. За юу. За одоо ингээд дараачийн өсөлт хэлэхээр уулзцаая. Миний Монголын ард түмэн тэгээд одоо
эрүүл их хамгийн сайн хүсье өрөө. Та бүхэн үнэхээр сайхан амьдрах хичээж чадж байгаа шүү. Гэхдээ илүү сайхан амьдрах одоо юу байгаа шүү. Боломж болцоо өндөр байгаа шүү. Peace.